Батулга гэдэг хүнийг, Батулга гэдэг дуучныг тодорхой хэмжээгээр үнэлдэг, дэмждэг, хамтарч ажилладаг. Би тэр хүнд баярлалаа гэж хэлмээр. Тэгээд энэ бол их олон хүнд ирэх байна. Хүний сайхан хорвоод. ертөнцийн юм бүхэн ерөөл тавилантай. Хүний сайхан хорвоод энэрл дээжинхэн бүвэнээс их шиг болон цацарч ренте варантай орчлон аялгуу дуугаар уйрааж ачлалт аавын хан удмыг нэр төртөө залгах их ховзяаны эзэн болж эгэлгүй агуу урлагийн ертөнцид хөл давсандан би дүүрэн жаргалтай явдгаа. Урлагийн удам тэмцсэн гэр бүл дотор хүмүүжээд тийм ээ урлагтай бол одоо үнэхээр одоо чадах зүйлээрээ үнэхээр одоо өөрийнхөө одоо мөрийг бол тодоос тод гаргаад явж байна. Гэрээс хийдүүлээ юм бэ танайхан. Манайх би чи эцэг ихэст олуулаа. Мөн сайхан олуулаа юм байна тийм олуулаа. Тийм 7 хүүхэд 16 ачцээ байна. Өнөр бүл. Тийм өнөр бүл байна. Ээж маань одоо тэгээд энэ биеийг хэдэнч одоо болгож хувилтын эмэгтэй хүн чинь хуваад юм бэ тий. Тийм шүү. Тийм тэгээ одоо аав ээж хоёр маань хоёулаа урлагийн хүмүүс. Би харин тийг сонсч ирсэн ээж аав нь урлагийнхан. Танай ах дүү нар дотроос урлагийнхан байна уу? Байна. Одоо манайх чинь нэг гэрт яг одоо ах дүү нар дотроо биш. Одоо яг төрсөн нэг эцгийн галгал ундын дотор гэж ярина тий. Яг одоо чинь 6 соёлын тэргүүний ажилтан байна шүү дээ. Олон жил ажиллаж иж урлаг цэцтгэж авдаг л гаяа шиг шүү дээ. Ер нь урлагийнхан бидний хувьд бол тийм ээ. Бас л ховорхон гэр бүл. Бас ховорхон шүү дээ. Тэгээд аав маань бүжиг дэглэж найруулагч. Бас Аранга аймгийн театрын дарга байсан. Их Тамир сумын соёлын төвийн эрхлэгч байсан. Тэгээ бол тухайн хүмүүс бол андахгүй л дээ. Тэгээ одоо манай урлагийн ахмадууд энэ төр ч гэсэн тийм Сүхбат багшгаад. Сүхбат гэж Батулгын аав Монголын урлагийн төлөө цоглох зүрхэн зориулж ирсэн тийм сайхан уран бүтээлч байсан. Сүхбат Монголын урлагийн ажлын холбооны гишүүн тэгээд их идэвхтэй зүтгэдэг. Манай Аранга аймаг дэх Монголын урлагийн ажлын холбооны салбар зүйлийг тодорхой хэмжээнд хугацаанд бас удирдах авч залж чиглүүлж явсан тийм сайхан буянтай хүн байсан. Монголын урлагийг ер нь хөгжүүлэхэд хөдөө орон нутгад Монголын урлагийн соён гэгээр үрхийн ажил дээр өөрийнхөө авьяас бүлгийн зориулж явсан тийм сайхан уран бүтээлч байсан гэдгийг би одоо сэтгэлд үеиглэн үлдчихтэй. Үнэхээр сайхан манайхаар бол ерөөсөө уран бүтээлчд илж очдог. Манайх за би сүүлд ялангуяа миний ээж аав хоёр ч налахаас ажил амьдралын гараа эхэлсэн хүмүүс байхгүй юу? Налах дүүрэгт галгал унтаа бадарсан налахын соёлын оронд. Би ч одоо налахын бэр шүү дээ. Оо тийм. За тэгвэл одоо танай хүний нутгаас те тэгээд налахын соёлын ордны яг хажуу талд нэг юм 3 давхар байшин байдаг шүү дээ цагаан. Тэнд манайх байсан. Одоо миний том аав ихч налахт байдаг. Тэгээд очихоор нэг сайхан миний ээж аав минь голомтой бадраас нутаг гэдэг сайхан санагддаг. За дараад нь ингээд миний аавч хоёр бол бас нэлийн хэдэн аймагуудаар тухайн соёлын яамны томилтоор явж ажилласан байдаг л да. За яг хамгийн галуун залуунаас хамгийн оргил үе амьдралынхаа хамгийн идэвхтэй үе зориулсан цаг хугацаа орон зай бол Архангай аймаг. Их Тамир сум болон Архангай аймгийн төв тэгээ бүх сумдуудаар. Тэгээд тийм учраас би одоо Арын сайхан ангаа нутагтай хайртай. Тэгээд нэг тийм дурсамж байдаг жоохон гунигтай. Юу гэхээр 80-ад оны одоо сүүл 90-ад оны ихэр байгаа. Би 10 жилд дундангийн хүүхэд байсан гэхээр. Аавч хоёр маань хоёулаа баригаад баригаад яваад 45 хоног явсан байна. Тэгээд аймгийн төвд бол бид нарт ах トゥ хамаатан садан байхгүй. Тухайн үеийг яг хариуцах ёстой гэд хэлэхээр үзэгчд ойлгох байна. Ажил үүргийн чиглэлийн дагуу яг хариуцах ёстой хүндэн захиад за миний хүүхдүүд аав ээж хоёр нь хоёулаа явж гин. Хүүхдүүд 10 жилийн дандаа 2 насны зүрхтэй ингээд матрушка шиг юмуд байж байгаа шүү дээ. Биеэдээ хараа болоогүй юм байгаа шүү дээ. Биеэдээ болоогүй. Тэгээд ах トゥ хамаатан садан харж чадах хүнч байхгүй байгаа шүү. Бүр захиж явсан мөн. За дороо хийж 7 хоногт нэг удаа эргэж тойрж байгаарай. Тэгээд тэр хүн нэг ч удаа очиагүй байдгийг 45 хоног. Тэр хооронд одоо ээж маань сүүлд нь нүдэндээ нулимстай ярьжсэн. Би мөн хүүхдүүдээ тэгж баригаа дээр явж ирээд өрөвдсөн гэж. Урлагийн төлөө, улсын төлөө гэж явж байгаа. Тэгээд тэр хооронд чинь тэр хэдэн хүүхдүүд өвдөж шаавдна тий. Юу хийсэн ах вэ тийм ээ? Хоолтой хоолгүй бай. Үлсэд цанган
Тэгээд хүүхдлийн болсон байна. Магадгүй хүн амьтанд дээрлэх хөөрн, зодоонуудын хийдэг юм уу, яадыг хичээл сургууль дээр нь болохгүй юм юу гарахыг эсэхүү тийм биз дээ. Тэгэхээр тухайн үед бол аав ээж нар маань ажил мэргэжилтэд тийм их үнэнч байж. Тэгэл нэг тийм л амаргүй үеийг бас туулж өнгөрөөсөн. Тэгээд сайхан үе гэх юм бол би бас охиноороо бахарх тийм. Хүн тухайн одоо гэр бүлд яг тухайн салбарт одоо эмч гэх юм бол 3 дахь үеийнх нь эмч нь элит болдог гинэ. Би нэг номноос уншижсэн. Тэгээ би охиныгоо тэгж хараад байгаа. Тийм баг шүү. Миний охин бол өвөө эмээ хоёрын бүжгийн болон драмын хүмүүс байж тээ. Урлагийн хүмүүс. За би ингээд дуучин бидний үеийнхэн ах их ч ингээд урлагийнх. Тэгвэл 3 дахь үе миний охин урлагийн хүн болох гэж байна. Тэгээ сонгодог урлаг тэр дундаа. Тэгэхээр урлагийн элит болж байгаа байдаг. Дотроо их баярлдаг байхгүй. Тэгээ миний охин нэг сурсан эрдмээ үзүүлээд намайг тоглох юу боддог. Ранда тэгэхээр бабас 43-ийн 8-р зураг. За тэгээ тэрийг миний охин тоглоод авчих. Амдаг цаашаа шүү. Сайхан байна бас зүр хөвгтэй ингээ урлагийн замаар замнуулаад удмаа таслахгүй ийм гайхалтай урлагаар замнуулж байгаа гэдэг бол бас сайхан л да. Урлагч өөрөө хатуу хэлтэл бас тэрийг нь мэдсэн хэрнээ миний охин бас ингээ урлагийн болоо яваараа яв гэдэгт нь дэм өгөөд явж гин гэдэг бол сайхан байна. Chaplin гэж одоо гайхалтай сод суперстар тийм жүжигчин байсан. Тэгээс Chaplin-ий охиндоо бичсэн захидлгээд уншижсэн баг. Магадгүй охин нь болохоор юм балетын бүжигчин болсон. Тэгээд Chaplin хэлж байгаа аав нь гудамжинд баг тийм гуйлгачны юм шиг тийм өмдтэй гудамжинд бүжиглж байсан бол миний охин сонгодог урлагийн театрын тайзнаа их тайзнаа тий одоо ингээд балетын тийм хамгийн тансаг гоё хувцастай ингээд бүжиглж байна тий энэ бол аав нь нэм учраас охиноороо бахархаж байна гэдэг. Тэрэн шиг магадгүй миний аав надаар одоо бас бахархаж байсан баг хүүхдүүдээрээ амт зэрэг байсан бол бас аав маань харж байгаасаа гэсэн үе зөндөл байдаг. Дэлхийн хэцээжинд ямархан яваг минь дэрэгдэ байх шиг зөнгөөр мэдрээд цайлган үрэн ороод ирнэгээд цагаан аль нутгийн юм бэ? Би чи Аргангай аймгийн их тамир сумын уугуул. За ер нь бол хот төрсөн хүүхдэлтэй. Тэгэхдээ миний өссөн нутаг. Тэгээ өссөн нутгаараа оглоод явдаг. Тэгээ одоо нутаг өсөндөө бүр хүүхд байхын хайртай. Столын харьяасан хангаа гэлээ. Тийм. Тэгээд ер нь их тийм бүр баг байхын нутаг амьтад тийм хүүхд байсан. Тэгээ оюутан байхдаа би нэг 100 хотод ажил хийгээд амраагүй нутагтаа очиж чадаагүй. За Хуучин хүүхдийн парк гэж байсан шүү дээ тийм. Одоо бол жижиг стадион байдаг байсан. Тэрний хойно Ногоомор гэдэг Green Horse гэдэг нэг жуулчид их очдог тийм паб тэгээд юутай ресторантай. Тэгээд нөгөө тухайн үед чинь стейк зардаг ресторанууд маш хуурхан байсан. Тэгээд би тэнд гадаа стейк шаарддаг тийм ажилтай. Оюутан байхдаа хийжсэн. Оюутан байхдаа тийм хөгжим мужигт оюутан байсан. Тэгээд миний ихч болохоор тоогооч нь. Би чи өөрөө угийн бор хүн чинь гадаа ерөөсөө стейк шахаж наран чаруулаад дээрэс нь нөгөө тухайн үед чинь тийм яг бас зориултын цог гэж гараагүй байсан. Мод жижиглээд тэгээ шатаана. Өнөөхөө утаа зөөр нүд шүүд юм байсан. Тэгээ бас нэг цагаан маск зөвчнээ бас тэр чинь. Нэмэр болчих жоох юм уу гэж юм уу мэдхгүй тий. Тэгээд стейк шараал сургалтын төлбөртөө аав ээжтэй нэмэр болох гэж тий. Яаж байгаа шүү дээ. Бас мундаг байна тий. Бас өөрийнхөө хэмжээнд нэмэр болчих гээд. Тэгээ би тэр 100 гол нь би нутагтаа очиж чадаагүй. Би тэр өвлжөнгөө би тэр өвл надад маш урт өвл санагдсан. Айггүй урт. Тэгэл ерөөсөө 100 нутагтаа очиж нөгөө тамирын голын хөвөнд өссөн голынхоо нуур усанд ингээ шумбчхаас чи Монгол хүн нэг юм хиймэр сэрэг бүх эдисээр ингээ сэрэгдэг штэ. Энерги авдаг. Тийм хүмүүс бол одоо яг одоо уул овоон дээр гарч хиймэр сэргэн гэдэг тэр бол байлгүй л яг уу. Би бол овоо дахлах гэхээсээ илүү гол усанд очиод тэгээд нэг тамирын голдоо нэг шумбаад булхаад гараад ирэхээр нэг сайхан болж байна.
Одоо тийм ч учраас манайхан чинь нөгөө унсан газар угаасан ус гэж хэлшээж ярьдаг тийм ээ. Тэгээд одоо төрсэн газрын уул ус дандаа хүнийг одоо хиймэрл ундагийн дээшлүүлж дэгжээж явдаг гэж Монгол түмний бэлгшил бас тэр одоо хүн холбоо одоо байдаг учраас гарсан байна л да. Би бол яг Тамирын голын хөвөнд тоглож өссөн, усанд нь шумбаж өссөн. Манайх тэр их Тамир сумын төгс зүүн доошоо шүү дээ. Тайгар чулууны яг доогон талд нь үзүүр бургас гэж байдаг юм. Тэнд манайх зундаа цусландаа гардаг. Тэгээд дээшээ тайгар чулуур гүйж ирж сүүдэрт нь тоглодог. Тэр хэдэн зурмнууд байдаг байсан. Тэрийг бас шоглоноо, чулуу молоо шидэн заримдаа бичээ чихэр энэ төр авиж өгөн дөрөнд чинь найзлал. Тэгэж одоо миний бага нас одоо тий хүүхэд нас яг 10 жилийн одоо дунд анги байсан л та. Тэгээ одоо шиний үед бол одоо нөгөө Архангаа нутаг бол одоо чиний станыг овгөлсон. Тий. Газар орон нутаг л байж шүү дээ. Гэлгүй хөө тий. Аран сайхан хангаа. Алдрайхан багнасаа үдсэндээ экшигдэн тбүвэ намухан урсалтай эчи хайдран Тамирын голоо. Тэгээ ингээд сайхан явхад нутгийн уул ус дандаа баясж идэгий гэл аав ээж бол одоо тэгэл бүр их баясж идэг юм да гэл ингэдэг. Одоо мэдээж аав ээж бол одоо бахархаал сууж байгаа. Хамгийн л одоо энэ хийж байгаа бүтээж байгаа болгоныг хараад үзээ сууж байгаа болохоор одоо бахархаал сууж байгаа. Чамд нэг ийм тохиолдлууд байсан одоо ингээд аав маань бурхан болцсон. Миний нэг энэ байдлыг ингээд харсан бол аав маань ер нь гүм их баярлах байх та. Гэт нэг хүн нэг ингээд бодогддог штеп. Нэг өөртөө заримдаа нэг ингээд хүн нэг хүсээд исэн зүйлээ юм уу хүрхимсэн гэж тэмүүлээд исэн зүйлдээ нэг тодорхой хэмжээгээр нь хүрчээд нэг өөртөө нэг ингээд хамсгаа авдаг тий. Би бол бас хаа нэгтэй гэхдээ их тийм мэдрэмж олон төрөөгүй л тий. Бас тийм юм хийж амжаагүй л яваад байна. Тэгээл нэг өөрөө өөртөө нэг дотгошоогоо ороод дотготой бодогддог шүү дээ. Тий, өөртөө яриад. Амьдралд нуграагүй авихаа амсан гунигийг мэдэрнэ амшгэ харуулсан үрсийнхээ сэтгэлд айдууддгөө хаан нүлддөө Хүний амьдралын нэг л донхолын ороо бусгаа тийм үү унаж усан амьдрал донд алдаа оноо байлгүй яг би надад мэдэхгүй чадахгүй юм байна алдаа оноо зөндөө бай тээ. Тэгээ нөө чадахгүйгээсээ чадахын хүртэл хичээгээл. Тэгээ яг аа маань намайг нэг 2008 онд миний 2 дахь бие даасан тоглолт асаа циркт болсон юм. Циркт болсон. Тэгээд тэр чи хавар нь миний 2 дахь бие даасан тоглолт болоод намар нь солийн төрөний ажилтан цол шагнахдаггүй юу? Засгийн газрын шагналт Монгол Улсын солийн төрөний ажилтан болж байгаа. Тэгээд нөгөө солийн төрөний зүгэл ерөөсөө хамгийн түрүүнд лав ээж рүү болгочихж байгаа юм чинь. Тэгээд аав маань би муу байсан. Тэр намар одоо өвлийн ихэнх сард улс томсны баярын урд аав маань өөд болсон л доо. Тэгээд аав дээр очсон чи аав маань маш баярсан. Би энэ тар байсан мөртлөө. Тэгээд сар орлогцсон. Миний хүү аяар хаан чихэнд нэг юм хийсэн. Надаа хүүн ингээ солин дөрвөн шагнаглаа. Тэгээ миний хүү аавынхаа яваагүй газар яваараа гэлөө очоогүй газар очоолоо гэлөө тийм үг хэлсэн байхгүй. Их аяархан биеийн таар байсан. Орон дээр хөвтөлчээс очоод уншуулсан. Би аавыгаа уйлж яхад юус хараагүй. Ер нь одоо хүүхэд байхаас ахуулаад энэ чинь өчнөө юм болно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ ингээд нулимс сунгаад ингээд тэгэд аав маань их баярлаа та гэдэг ээж мэдээж баярлж байгаа. Тэгээд аавыгаа өөд болохоос өмнөхөн би аавыгаа нэг тэгж баярлуулж чадсан та нэг талаар өөртөө баяртай байдаг. Нөгөө төгөр би одоо уучлаарай шагнал урамшуулалттай холбоотой юм ярих гэдэг. Аа маань 4 удаа гавьяатад тодорхойлогдсон байдгийг бүжиг дэглээч найруулагч хүн. Тэгээд 4 дахь удаага гавьяат тодорхойлогдоход нь оронд нь алтан гац одон ирсэн юм байлээ тухайд. Тэгэд аа маань авч чадаагүй тухайн үеийн 3 дарга одонгийн авцсан байдаг. Тэрийг би аавыг нас барсны дараа ажил явдлын үеэр сонсоод бүр ингээд бүр огшоод шархираад бүр ингээд бүр дэлбэрчих гээд болдгоо ерөөсөө. Тэгээд бүр очиж чулуун дээр нь алтан гац одон сэлүүлсэн. Антик чулуун дээр нь. Одоо 3 жилд нэг удаа ах トゥ нараараа бид нар очиж хүндэтгэл үзүүлд сэргээдэг боронзоор боддог. Тэгээд тэр бол 2008 онд болсон үйл явдал. Тэгээд би дараа нь 2015 онд
ажлаасаа филармоноос гараад ингээд машинтай гараа явж ясан чи одоо яг модерн амаацурд явж ясан чи нэг юм утаснаас зал тусгай дугаараас ингээд залгаж чинь тэгээ авсан чинь та юу яалаа Монгол Улсын ерөнхийлөгчийн намын газраас ярьж байна та ингээд ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дэд одоо алтан гац содонгоор шагнатлаа гэж хэлэхгүй юу. Тэгэл за баярлаа баяртаа гэл тэгэл ерөөсө тэр хооронд л миний нөгөө аавын урлаг соёлд ижи аавын хоёрын маань урлагт зүтгэжсэн зовж жаргалж уйлж дуулж исэн. Тэгээ тэр дараад нь тий ямар хүнд зовлон туулсан би тэр болгоныг одоо хэцүүлдэ яриул нуурч чинь. А тэгээд хамгийн гол оройлоо орж ирсэн юм гэхээр нөгөө аа маань амьд цэрүүндээ авч чадаагүй одон над дээр ирж гин гэж бодоод тэгээ би яг тэгсэн чи ерөөс ингээл жолоо барай явжсэн нүдэнд ингээ нулимс бүрхээлээс огшоол тэгээ би аавыгаа бодоод тахгүй та. Тэгээ ганцаараа нэг одоо баярлаад гэх юм уу баярлахаасаа илүү би муу аавыгаа өрөвдөд тань өө машин дээр ганцаараа баахан уйлж билээ. Тэгээ би яг тэгт хэлчихсэн. Заава таны одоо амьд цэрүүндээ одоо ингэртээ зүүх ёстой байсан одон хүүд нэрлээ. Тэгээ энэ одон бол таны одон. Одон шүү ааваа гэд. Тэгээд хичнээн аавтайгаа монгол хүн одоо өр хүүхдүүдтэйгээ хүн холбоотой байдаг. Үзэж байгаа харж байгаа гэдэг боловч яг тухайн үед дэрэгд маань аав минь байсан бол тий дахиад нэг үнсүүлхийнсэн гэж тий. Удангааруулаад тий удангаа зүйлчээд харуулаад тэгээд нөгөө бид нэр ярьдаг штэ нөгөө тэнгэрийн алтан гац ингэртэй зүйлээ гэлээд тий. Тэгээ одоо ээж маань баярлсан. Тий аа маань одоо баярлдаг байх гэж боддог. Хорвоо ертөнцид дөнгөж танилцж байсан жаахан хүү би аймгийн соёлын ордны улаан амбан хөшиг нэгдхийг амьсгал даран нүдэ бүлтийл хүлээд гисэн. Аав минь та намайг санаж байгаа болов алсад оцсон танда сүлмээрээ тамаагүй балчир насанда эргэж нэг очоод тоглож өөр тань эрхлэмээр санагдана. Хөшиг нэгтгэд мөрөн дээрийн хүүгэн суулгаад эрхлүүлдэг аав минь үлгэрийн баатар шиг санагдаж гэртээ цайгаан самарч зогсдог ижээ минь жигүүртээ мэддүүлэн дэгэн дэрвж эргэлдэн бүждгсэн. Түүн дээр гэртээ байдгаас огт өөр болон хувирсан ижээ аав хоёрыгоо би эд шиттэй гэж итгэдэгсэн. Ижээ аваараа бахархан эжилгүй тансаг урлагийг эд шид мэт санамдурлаж урлагийн алтан тайллуу нялх багаасаа л тэмүүлсэн хүн. 10 жилд байхад ээж маань бүжигчин бас драмын жүжигчин байсан. Жүжиг тоглон театрт. Тий. Тэр болгоныг үзэж байгаа л дурлцсан юм шиг байна. Одоо жүжигчин мэрэгчлээ. Тий. Ээж маань бол бас их орон нутгийн одоо театрт олон жил ажилласан. Тэгээ олон жил олон дүрүүд бүтээсэн. Сүүлийн жилүүд бас нэлээд хэдэн киноны гол болон тусах дүрүүдэд ажилласан байна. Тий. Хоёлаа чи ер нь бас хэд хэд удаа юм хөтөлчихсэн шүү дээ. Би бас соёлын сургуулийн жүжигчний ангийг драмын ангид төгсөжсэн. Хичээний дээр ярьжсэн. Би уг нь бас жүжигчин болъё гэж 10 жилдээ боддог байсан шүү дээ гэд. Ер нь тэгж бодож байгаад яагаад уучин болсон? Миний хувьд бол бас их дурсамжтай анх мэрэгжлийн одоо театрын тайзан дээр 7 дугаар ангид байхдаа гарч ирээдүйн одод гэдэг тэмцээн төрүүлээд Монголын хүүхдийн ордны эрдэм алтан медалаар шагнагдаал. Тэгжил ерөнхийдөө бол одоо баг хаах дуучин болох гараа маань эхэлсэн юм уу та. Аав ээж маань бол одоо энэ тайзан дээр их олон цагийг өнгөрөөсөн. Тэгээ бүжиглэл нь манай аав одоо бүжигчин хүн. Би бол одоо гэргийнхэн дотроос хамгийн бүжгийн хөвсөлгүй. Тэгээ одоо бол мэдээж хүн чинь хувь төргөөрөө гэж байдаг шүү дээ. Тийм болохоор дуучин л болох байсан байлгүй. Би Архангаагаас хот руу орж ирээд. За. Тэгээд аав хөдөөнөөс уцтаад. Тэгээ энэ хөгжмөнжийн коллежид дуулаачтай яг 10 төгссөн хүүхдүүдийг анхны хэлсэлт одоо хамгийн анх өмнө нь бол 8 төгсөөд авдаг.
Одоо Ном тастын Бат сүх гэдэг дуучин өнөр жаргал энэ төр гэдэг эднэр 8 төгсөд орсон. Манайхаас болоод эхлээд 10 төгсөн хүүхдүүдийг авч гэлсэн байхгүй. Тийм байна. Чи ер нь дуулдаг юм чинь би 10 жил байхдаа бас дуулдаг байсан. Тэгээд бас урлагийн үзлэгт бас урлагийн үзлэгт орно бас хэдэн медаль зэталтай. Авьяасаа бол нэг хүүхд чиг тий. Тэгээд очиж шалгуулд юм аа. Тэгээд шалгуулаад тэр чин сар гар юм болсон. Нэлээ удаа хугацаа болсон. Тэгээд тэнцэгтээ бас нэлээ өндөр оноогоор нэлээ дээгүр тэнцээд. Тэгэл Монголын гавж жүжигч хүмүүст тогш дээр дуучин болох анхны гараа тийм. Тэгэл орсон л доо. Тэгээд дуучин болсон. Хөгжмөжийн коллежид анх дуулаач ангид ороход тухайн үед чинь курс яваад ингээд нэг анги болгоо шигшээд ингээд юунд амжаанд явуулж байгаа шүү дээ. 30-аад хүүхэд байсан. Тэгээ манай багш нар ярьдаг байсан. За ер нь 10 хүний нэг нь л урлагийн хүн болдог. 10 хүний нэг нь л дуучин болно. Тэгээ бид нар хоорондоо ярьдаг байсан. Багш нар арай л хэтрүүлж байна. Бид нар бүгд л боллоо. Асаасан таг шиг 30 хүүхэд байж байгаа шүү дээ. Бид бүгд урлагийн хүн болно. Бүгд мөрөөдөл. Миний амьдрал. Бүгд агуу сайхан дуучин болно. Уран бүтээлч болно л гэж бүгд зорж байна. Дүүрэн дуучин болно гэдэг чинь нэг 20 хүүхдүүдээс нэг нь болох юм бол тэр их өндөр амжилт гэж хэлж болно л доо. Бүлэж зөвшөөрн тэр. Ягаад бол манай үед чинь нэг бид нар чи бүгдээрээ дээд сургууль урлагийн хөгжмийн дээд сургууль төгссөн хүмүүс болгоно дүүрэн дуучин болж чадаагүй гэдэг энэ нэг нотлогоо байдаг юм аа да. Тэгсэн одоо ингээд эргээд хараад яг л тийм байгаа зү. 20 гаруй жилийн дараа эргээд харсан чинь ерөөсөө л 3 4 л дуучин байна. Тэгэхээр тэр багш нар хэлжээс үнэн байгаа зү. Гашуун бүгд үнэн байгаа. Тий. Тий. Хадаа өгш ороод ирэхээр л зүгээр шалгалтан дээр сууж байхдаа ингээд өвдөг чичрээд идэх байж үлээ. Биднес ч ингэдэг байдаг шүү дээ. Ингээд одоо эднэрийг чинь ингээд дуулуулна тэгж жагаад л заримдаа чинь ингээд ерөөс явчихгүй одоо яачихсан бүр гайхаад одоо шинэ хинч багш одоо яатсан юм бол тэгэл хайд багшийг одоо хин булган багш мэдж байгаа дуудаад л тэгээ сонсуулах чинь шал өөр дуулдаг байхгүй дээ чинь. Тэгээ би тэгд гарсан ямар алга үзэлтэй та нар. Ер нь тэгээд сургуулаа төгсөөд дуурлал орж ирсэн үү? Би яг урлагийн одоо мэрэгжлийн уран бүтээлчийн одоо гарааг дээрээс хэлж ирсэн. 99 онд тухайн үеийн сонгод урлагийн академик театрт дуучнаар ороод тэгээд ийм жижигхэн юм цэнхэр үнэлэхтэй. Одоо бас мундаг оюутан байсан байна да. Оюутан байхдаа Суйсээс ганцхан Батболд. Хөгжим мужигээс ганцхан би. Тэгээд хоёр одоо дуулаачийн мэрэгчлэр бэлтгэдэг сургуулаас хоёр сургуулаас ерөөсөө нэг л оюутан байсан. Тэр нь Батболд дээр байхгүй. Сүхбатын Батулга сонгод урлагийн академик театрын найрал дуучин мөн гэсэн ийм үнэмлэхтэй. Ажлын үнэмлэхтэй. Тэгээд 16 мянган төгрөг 500 төгрөгийн цалинтай. Гэхдээ тэр чинь оюутан хүнд бол бас мундаг том цалин. Оюутан хүнд чинь тэгэл бас хэрэгтэй шүү дээ. 16,500. Тэгээд яг үндсэн бичлэлдээ оюутан учраас гэрээт дуучин. Тэгэл хичээлдээ нэг гүгэл, театр руугаа нэг гүгэл, хичээлээ хийн, хажуугаар нь театртаа бас маст гарч байгаа. Тэр чинь тэгэл 33-ийн ардын хоороос ахуулаад хүчний хуудас юм цээжлэх ёстой. Хичээлээ хийж амжихгүй шөнө орой театртаа суугаад уран бүтээлээ тогшоол хөгжмөө ингээл тоглоал өнгө аваал ингээл юугаа парта цээжлэн. Тэгэл эсвэл Google сургууль дээр очиод нөгөө өдөр нь ажилдаа оюутан учраас сургуульд багш нарт хөөгдөөл, жижигэр багш нарт хөөгдөөл. Тэгэл өвөл гараал ирэхэр чинь автобус зогссон. Тарилаа бус зогссон, автобус зогссон. Тэгээ манайх нэг 16 дахь орлолын эцэст нэг хармаар өсөлдөг байсан. Тэгэл тийшээ конкиданда. Тийм. Конкидн гэдэг нь болохоор тэр чинь шууд алах нь штэ. Тэгээд даарахгүй тул тэр чинь гүүн хүн хурдан алхах нь тэгээд шогшно. Тэгээд гүүхэр чинь бас халаад арай даах хөгжим мужигээс би улаан хоорондын эцрүү гүү гэвэл би нэлээд болж иж очно. Тэгээд би яг сандгий хавар намрын гуталтай. Сургуулиас гараад дөнгөж гараал явчихчихл хүү хөл тасрах нэ. Тэгэл шогшоол гүүгээл тэгэл жоох юм мөцсөн газар нь уулгаал зам хорж байгаа тий. Тэгэл конкидн гэдэг чинь тэндээс гэлж явах. Тэгээ дандаа тэхгүй л дээ. Тэгээ мэдээж тийм. Тэгээд яг миний оюутнаас бол тийм л бас дараа нь Суйсд орсон. Тэгээд Суйсыг бол би нэлээд хожууд өссөн. Гэр бүлтэй эхнэр хүүхдтэй хоёр хүүхдтэй тийм оюутан хөгшин оюутан. Айл сургуульд нь бол урдаа барьтгэл тийм оюутан байлаа да гэж. Оюутнуудын нэг л байсан. Тийм. Урлаг өөрөө намайг шахдаг хэн нэг юм биш. Урлаг бол миний ертөнц. Филармонтод хийцээ орсон байдлаа. Манай улсын филармоны гоцол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Баттулга маань манай улсын филармонд 2005 онд бид бүхний эгнээнд орж ирсэн юм хүн байгаа. Миний
мөн хүндрэх усны долгио миний чи халуун сэтгэл мөн хэндрэх насны жаргал миний чи нар шиг мишэнэ миний чи сар шиг туярна урлаг сайхан ч юм ихтэй бас цаад бэрхшээлтэй гэхэл урлагийн үнэ жаргалж байна. Бас зовлон бас байна. Тэр болгон хүмүүс бол одоо жаргалтай талыг нь илүү хараад байна. Гэхдээ тэр сайхныг чинь үзүүлж харуулахын тулд ер нь эддэм юм ер нь их хөдөлмөр ард нь явдаг шүү дээ тийм ээ. Энэ талаасаа бас хуваалцвал. Тэг яг үгүй би бол одоо харьцангуй залуу уран бүтээлч. Ахмадууд томчуудын нэргэж байгаа хүүхэд. Тэг. Мэдээж надад бол бас нэг юм алтаа оноо гэдэг юм уу бас тодорхой хэмжээний өөрийн гэсэн туулсан юм байна. Зүгээр би нэг удаа нэг гараа хугалчаад соёлын төвөргөнд тэр чинь 2012 онд санагдаж байна. Соёлын төвөргөнд миний их орон гэж нэлийн бүрийн хэмжээний том тоглолт хийж ирсэн. Манай симфони оркестр орж исэн, морин өрийн чуулга, Баян Монгол чуулга гэдэг одоо ороод дээрэс нь Хэлийн цэргийн дуучин чуулгын найрал дуучид их том составтай тоглолт байхгүй дээр чинь. Надтай тэгээд дуулаачийн өвчсөн том нагар усагтай нэлээд томоохон дуунууд дуулагдчихсан. Тэгсэн би тоглолт болохоос нэлээд хоногийн өмнө гараа хугалцдаг. Тэгээд тэр чинь надаас л болсон л та. Тэгээд гараа хугалцсан юм сойлттой гипстэй байжгаад тэгээд тоглолт зарлцсан. Тэгээд тайзан дээр юм гипстэй гаралтай юм шүү дээ. Тэгээд тэр чинь ингээд сойлтын гипсийг аваад сойлтыг буулгаад тайз руу гарч байгаа. Прогоны үед бол ингээд гипстайгаар явж байгаа шүү дээ. Тэгээд яг тайзан дээр ингээд гараад тэнд нэг 2 цаг гараа унжуулаад дуулахад миний гар бүр янгнаад, ясн янгнаад, бадараад тэгээд өвчтөй болохоор тэгдэм юм уу энэ рүү чинь ингээ хамаг цус гүүгээд тэгээд сүүлдээ ингээд амигүй болж хөхрөөл ингээд мдээгүй болж эхэлж байгаа. Тэгээд биендээ ингээ наалтчихаар хурууны үзүүр чичрэх нь гайгүй. Тэгээд болдог бол ингээд гараа ингэж барьж байгаа дуулчмаар санаад. Дандаа ингээд дуулаад байж болохгүй. Одоо ингээд дараа нь ингээд бичлэгийг харахад мэдэгддэггүй. Тэгээд би бол дээгүүрээ инээгээл сайхан ингээд дуулж байгаа шүү дээ. Тэгээд яг нэг юм физиологийн талаас одоо хүнд сэтгэл зүйн дарамт гэдэг юм уу баяр гүнээ гоцлсон тоглолтууд бас байсан. Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай намрын бодон бүрхчгэн ахархи насан өндөр авэж хайрлаарай нартын чам улаачхан айхорхи. Тэгээ өөрөөс ч юм бас асуулт асуумаар. Ягаад тэгэхээр дурлаг соёл төл тавьсан бол та надаас хамаагүй төрүүд. Гэхдээ бид нар ингээд нэг үед нэг цаг үед ингээд уран бүтээл төрөөд ингээд явж ил байна л да. Тэгэхээр ер нь яг уран бүтээлчдийн бидний үеийнхний алдаа болон оноо нь юу байдаг юм бэ гэж асуумаар байна л да. Нэвтрүүлэгч хөтлөгч хүний хувьд бидний үеийнхэн гэдэг чинь би ч гэсэн дотор нь орж байгаа тийм. Ер нь бидний үед манайх энэ дээр л алдаад байна та. За энэ нь бол сайхан байна гэх. Бодогдох зүйл юу байдаг вэ? Илэн далангүй нэ нөгөө. За би бол ингэж боддог шүү дээ. Одоо нэг 40-өөс 50 хоорондох. Тийм. Биш үү? Одоо урлаг төр нь одоо 20-20-оос 30 та хүний насаар бол одоо яг нэг эдэр настай явж байгаа. Сайн муугаа бас туулцсан. Одоо нэг халуун цайнд хүрэхээр энэ чинь түлтий шүү гэдгийг мэдсэн тийм ээ. Бас одоо нэг тэр үе байхгүй юу? 20-30 жилийг одоо урлаг зориулсан гэхээр одоо бидний нөгөө нэг одоо шүтээд идэг, хүндэтгээд идэг нөгөө урлагийн алтан үеийнхний нөгөө гарын хүмүүжлэр хүмүүжигдээд бэлтгэгдээд ингээ боожигдсон. Энэгээрээ бол одоо үнэхээр одоо хөвтэй азтай тийм ээ. Ямар сайхан багш нараа биднэрт зааж ямар чин сэтгэлээс бидний үе дээр бол одоо яг тэр чин сэтгэлийг чинь улбаа алдагдаг байхгүй. Тий, тэгэхээр их азтай тий. Айгүй азтай. Миний ажиллаж амьдарч байгаа энэ цаг хугацаа орон зай надад өнөгдсөн хувь тавилан. Нэгэн зоригтой найз нөхөд хамтран зүтгэгч нар хайртай анийхан дэмжлэгээр хийж бүтээн зорж тэмүүлэн яваа олон мөрөөдөл надад бий. Сайн дуучин байхны хэрэг
сайн хүн байх түүнээс ч илүү чухлаа гэдгийг би эрхэм болгож ирсэн. Тийм ч учраас олноорон хүрээлүүлж, олонтойгоо хамттан хөгжин цэцгэлэх нутаг нугийнхаа уран бүтээлчдээс бүрдсэн тайхар нийтлийнхэн тэргүүнээр 12 дахь жилдээ ажиллаж Эдвүхтэй залуу иргэдийн дэлхийн тэргүүлэгч GCI Монгол олон улсын байгууллагад чамгүй олон жил зүтгэж сэтгэл зүрхнийхэн дуудлагаар сайн дурын ажлуудыг амжуулсаар л явна. Аливаад чин сэтгэлээсээ хандан бусдыг сайн сайхан дурайлан үлгэрлэхийн төлөө хичээж явна да. Учрахгүй байхарахгүй залуунаас дурлалын дуумээ. Тэгээ одоо урлагийн хүнд чинь уран бүтээлчид чинь цаг наргүй ажил шүү дээ бидний ажил. Тийм шүү дээ. Тэгээ одоо энэ цаг наргүй ажилд бол мэдээж манай цэгийн бол одоо маш том үүрэг гүйцэтгэж байгаа. Хэрвэл дээр нь хэр цаг гаргадаг юм. Ямар боломж вэ? Бас цаг гаргах боломж хомсол байдаг. Хамгийн гол нь нэг ийм юм байна л да. Нэг соёл урлагийн салбарын маань одоо юу гэдэг нь бусад салбарын бол бас жоохон шүмжлэлтэй хандаж магадгүй. Гэр бүлдээ гаргах цаг хугацааны явд гэдэг юм уу? Тогтсон одоо ажил амьдралын хувааргүй байхгүй. Тий, орой тоглолттой байна тийм ээ. Ажлын одоо өдөрч ажиллаж байдаг, амралтын өдөрч ажиллаж байдаг, баярын ёслон өдөрч ажиллаж ил байдаг. За тэгээ өдөр бас ажилтаа гэж явж байдаг, шүүн чи явж ил байдаг. Одоо та бид нар бол адилхан нэг салбарын ихэнх студийн бичлэг энэ төр бол голцоо орой цагаар, шөнийн цагаар энэ төр гэдэг ингээл боломж юм. Тэгэхээр нөгөө нэг ажил мэргэжлийн онцлог нь өөрөө их тийм амаргүй юм л да. Тэгэхээр тэр ч утгаараа ер нь гэр орондоо бас нэг тийм сайн цаг зав гаргаж чадахгүй байдаг. Тэрэндээ бас тал бий шүү тийм ээ. Бүх нэг сэтгэлдээ хүртэл бас нэг цаг гаргаж чадахгүй. Бага үедээ бол аль хоор аштайхан цаг гаргах гэсэн хүүхдүүдтэйгээ тоглоол ч юм уу, найзлаа ч юм уу, эсвэл манай гэр бол агаал салхинд гарах их дуртай, үл зөнгөө. Цаг л олдвол. Цаг л олдвол нээлж аваал тэгээд манайх чинь бас ам бол тавуулаа. Тэгэхдээ нэг хоёр амьтан байна. Олуулаа. За хоёр нохоотой. Нэг жижигхэн Мексик нохоо байгаа. За. Чоко гэдэг. Хүүхд байхдаа их нохоо дэжих дуртай хүүхд байсан. Ер нь манайх гэр бүлэрээ ер нь. Нохоонд амьтанд их хайртай. Тийм манай том ах бүр нохоонд дэжих дуртай хүүхд байсан. Залгаад бид нар яг адилхан. Мөн ижээ маань зайлвал бас ингээл хөл мөлөө бодулцсан нохоо хүртэл тэжээгээл аварж ирсэн тийм түүх байгаа. Тэгээд нэг Дино гэдэг нэг ясмэлхий байна. Өө за. Тэгээ манайх чи уг нь бол долуулаа юм байна гэж. Тэгэл нөгөө хоёрыг аваад машинда хийж аваад тэгэл гарч үгүй шүү дээ. Тэгээ одоо тэг хөдөө гадаа явхад тэр Дино бол хамт л явах нь шүү дээ. Дино хамт явна. Тэгээд бас амтын болохоор хамт явах нь. Хамт явна. Чокож явах нохоо юм чинь гараад гүүгээл буцаал суухэр орчин. Нөгөө Дино чи идэд ани ястмэлхий байгаа. Тэр чи аавн нэг зовлон нөгөө хөөрхөн амьд амтын юм чинь гээл зүлгэн дээр гараад тавьчихна алга болчих. Байсгээ нөгөөдгөө хайгаал. Манайх бас ястмэлхий гэсэн алга болчих. Юмны завсар заагаар орчин, юмны доогоор орчин. Би одоо тулгаа чамааг ингээ анзаараад байхад уран бүтээл дээрээ их сэтгэл гаргаж хөдөлмөр зарж бүтээлээ бас хийдэг. Их тийм нухацтай. Тийм ээ. Нямба ханддаг л санагдаад идэгэл та гарч байгаа уран бүтээл үзэж байхад. Гэхдээ тэгээд одоо миний мэдхийн бол бас их олон шагналыг бас авсан шүү. Тэгээд хүнд чинь нэг юм байдаг шүү дээ. Авсан олон шагналууд байна. Одоо ингээ дурдаад ах юм бол ер нь их цаг орохоор энэ болгоны чаардл хүний өөрийн хөдөлмөр явж байгаа шүү дээ. Гэхдээ шагнал болгон дотроос нэг хүнд нэг ингээд илүү сэтгэл төрүүлсэн тийм нэг онцгойлдог шагнал байдаг шүү дээ. Чиний үед ер нь аль нь тийг санагдтыг? Манай үеийн дуучид сайхан уран бүтээлчд байна. За бидний дараа үеийн уран бүтээлчд бол бүр дэлхийд гараа явчлаа. Би бол дараа үеийнхнаараа бахархдаг. Өөрийнхөө үеийнхний хүндэлнэ. Би өөрөө бол яг хэрэндээ л нэг тийм бас нөгөө зүгээр нэг уугж яадаг хүн байхыг хүсдэггүй. Боломж байвал асаад болохгүй бол бүр унтарчмаар санагддаг тийм. Тэгээ бүр оюутан байхын тийм уралдаан тэмцээнд их ордог тийм хүүхэд байсан. Тэгээ манай багш нар бас одоо тэрэнд маань их дуртай. Тэгэл одоо болтол одоо манай зарим багш нар ярьд юм бэл. Энэ тулгааг оюутан байхдаа тийм байсан. Та нар ингэж иргээл загнадаг гэсэн. Тэгээ яг нэлээ орлоо өөрийгөө соржий гэлтэй. Яг өөрийгөө сорж л байхгүй. Би нэг тийм мундагтай биш байхгүй. Тэгээд анх удаа би нэг хилээдээс алхаад олон улсын тодголтой Зөвлөлт улсын ардын жүжигчин Саран Линхойны нэрмжтэй. Дөрөв дуулаачтай уралдаанд, залуу дуучтай уралдаанд яваад 2 дугаар хоринд ороод ирж ирсэн. Тэгээ тэр бол миний хувьд тухайн үедээ бол миний хувьд их том шагнал. Яг бол хилээндээс алхаж чинь олон улсын тодголтой уралдаан. Тэгээ тэнд чи очиод
зүгээр нийтийн дуулахгүй Ари Рамаас дуулна. Тийм ээ. Тийм ёстой чансаа шаардсан. Тэгээд тухайн үедээ л одоо надад бол бас их том. Тэгээд манад олон сайхан дуучид тэр уралдаанд очиж амжилт үзүүлсэн л дээ. Тэр бол их дурсгалтай. Тэгээ би анх удаа Оросын Сибирийг үзэж байгаа, Агийн бүрээд үзэж байгаа, улаан удаар явж байгаа. Тэгээд над бол их тийм гүн сэтгэл үлдсэн байдаг. Даран цагаатгын уралдаанд Дорны гişгэлэн гээд уралдаанд Доронтод болсон. Тэнд очиж тэр жил нэг очиж оролцоод тэгээ Гран При шагналыг хүртээд ирж исэн. Тэгээд гэх мэтлэн дурсамжтай сайхан уралдаанууд бол зөндөл байдаг л та. Тэгээ Морин хуур авч ирсэн санагдаад байна. Тий яг Морин хуур наадамд би бас нэг олон жил оролцоогүй маань цөөхөн хэдэн жил дуулсан. Тэгээ янз янзын амжилт үзүүлж ирсэн. Тэгээд Морин хуур наадамд 2000 хэдэн он бэ тэр чинь? 12 оны Морин хуур билүү. Тэрэнд манай одоо уран бүтээлийн найз, манай улсын филармоны Морин хуурын чуулганы удирдаач, хөгжмийн зохиолч, солио төрхний ажилтан Төвшин сайхны хөгжим Ахмад Яруу нарагч, Ахмад багш Буян тогтхон шүлэг Ингэн Дуулиас гэж дуу. Тэр бол ер нь дуу гэхээс илүү бараг Рамаас. Тэгээ энэ дуу орж төрүүлж исэн. Тийм нийтийн дууны номинацид. Тэр хүн барьцалж исэн. Тэгээд тухайн үед үзэгчид их халуун дотн хүлээж авч исэн. Зүгээр нэг хашгираад дуулчих дуу биш л дээ. Нэг жоохон бодож дуулах хэрэгтэй дуу. Тийм Ингэн Дуулиас гэх дуу байгаа. Манай нутаг руу үлснүгээд баа мандах наранд сэнжирхэл байлгүй дээ хүүгээ хүлээсэн хорхие сүдэрт дарчих видээ навч суугаад шүүдэр царцаад бай намрын хөрөөхн нүдэ хөрөт намрын усан шүүдрээр хөлнөөсөй чимин чинт чихвидээ ороло бахрави буэсэн ээждээ орхны сүдрийг чүрх уйдамсандаа Voice-ийг одоо ер нь мэдхгүй танихгүй танай хамтлагийнхны дууг одоо ер нь сонсдгоо монгол хүн байхгүй. Би одоо бодоход та хэдтэй ер нь их олон жил хамтал одоо олон хөтөлбөрүүдээр тоглолтуудаар хамтран байсан. Гэхдээ ер нь яг тийм танахны нэр үүссэн түүх энтрийг одоо асууж байгаа юм биш үү? Ихэнх хамтлагууд оюутан байхдаа байгуулагдсан байдаг шүү дээ, тийм. Манай хамтлаг бол сургууль соёлоо төгсөөд уран бүтээлийн ажлын талбар дээр гарцсныхаа дараа нэгүгээр хэлбэл бие даасан уран бүтээлчд байжгаад тэгээд нэгдсэн гэсэн үг. Тэгээ 2007 онд байгуулагдсан. Яг 12 жил. Тий, яг 12 жил болж байгаа. Тий. Тэгэл намайг хамтлагийн ахлагчаар ажиллаач гэж өөрөөсөө санал тавьсан. Тэгээ би нэг арай нэг ах ухаантай нэг ойлоосоо. Тэгэл одоо сүүлийн 1 2 3 жил хамтлагийн уран бүтээл төр зогссон байгаа. Яг уу ер нь бол тарцсан гэсэн үг биш хийн. За тэгээ отгон жаргал маань бол бие даасан уран бүтээлээ маш түлхүү сайн хийж байгаа, сайн хөдөлмөрлөж байгаа. За би бол улсын филармонд ажиллаад за нөгөө залуу маань бас гадагшаа 90 очин бас байна. Тийм. Тэгээ одоо бид гурван одоо ажил амьдралын режим дарж өгөхгүй байна л да. Тэрнээс биш зарим хүмүүс нь хамтлагчин тарцсан юм уу гэдэг тарж уурсан бол байна.
Үлсэн нэрнги чонын цустаар итгэлийн надыг хаан Чингис асаасаа хэрдэнгийн урсгал шиг бүх тэнгэрийн ороо Монгол зүрх цогцолтоос ах Монголиа Манай тулгаачдаар ингээд урлагт хүчин зүтгээд бараг 20 гаруй жил болчихчих. Урын сан бол одоо харин л байгаа. Тэр бол ойлгомжтой. Нэлээд хэдэн тоглолтууд бас хийсэн шүү. Тэгээ энэ талаараа бас хоёлаа үзэгчдэд бас мэдээлэл төргүүл. Том баг нийлсэн эх орондоо болоод хөлийн чандад 20 гаруй тоглолт хийсэн байна. 20 гаруй тоглолт гэдэг нь яг өөрийн бие даасан бөгөөд voice хамтлагийн болон миний өөрийн бие даасан гэсэн үг. Хамтарсан гэсэн үг. Мэдээж одоо улстай ажиллаж байгаа учраас улсын филармоны ажил тоглолтууд энэ бол өчнөө байгаа. Энэ бол угаасаа тусдаа асуудал тийм. Яг бие даагаад үндсэн ажилласаа гадна бие даасан уран бүтээлхээр саяхан манай хүн битээр нэг суугаад тоглолтуудаа нэг ингээ санаад битсэн. Тэгсэн чинь 20 гаруй тоглолт хийсэн байна. Гэхдээ энэ 20 гаруй бие даасан тоглолт хийсэн уран бүтээлч бас их чиг олон биш байх шүү. Би бол тэгж бодод байна. Бие даасан болон хамтарсан тоглолт. Тийм бие даасан болон хамтарсан тоглолт гэхдээ л тэрсэн байна тий. Тэгээ бодохоор их одоо тэгээд нэг тоглолт хийхдээ заастаа ямар хүнд ажил ба ер нь заастаа энэ тоглолтыг хийгээл болиё гэж бодоол. Стой ард марчаа дахиж тоглохгүй гэл тэгэл дараа нь дахиад хэсэг байж байгаа тоглолт төлөвлөсөн. Бодцсон нэг уран бүтээл ярьцлаа гэж явж байгаа байхгүй. Тэгээд одоо тийм сонин. Тэг яг цомог бол би нэг олон цомог гаргаагүй. Миний өөрийн бие даасан миний гэж анхны бие даасан цомог байдаг. Би нэлийн хожуу цомог гаргасан. Дараа нь аймгийнхаа болон сумынхаа 90 жилийн аваар сэтгэл дотнотог гэд бас цомог гаргасан. Хэлийн цэргийн дуужийн жуулан дуучин одоо миний партнер гавьж жүжигчин Ган Чимэг гавьтай мэдэн дээ. Ганаа гавьт бид хоёр бас 2003 оноос хамтарсан уран бүтээл хийсэн байдیں۔ Тэгээд ерөөлтэй аялгау гэж цомог хамтарсан цомог гаргасан. Бас 10 гаруй жилийн хөдөлмөрч гэсэн ажил. За тэгээд манай Voice Group-ийн Voice of Mongolia гэж цомог байдаг. Тэр цомог ингээд би бол нэг олон цомог бол байхгүй л дээ. 4 цомог л байгаа. Тийм. Гэхдээ дөрвөлээ тис өөр хоорондоо ерөөсөө дуулалтын хувьд, жанрын хувьд, сэдв агуулгын хувьд зарим нь их орон, зарим нь нутаг ус, зарим нь ижи аав гэдэг ингээд яг ингээд сэдвээрээ жанр тийм сэдвчилсэн тийм. Тэгэхээр энэ урлагийн салбарт чинь бас тэгээд урт хугацаанд тууштай туйлбартай явахад ялангуяа үнд зүйл чи өөрөө юу юм, бид нар юуг үнд зүйлээ гэж үзэх ёстой юм тий. Өөр одоо хувь хүний хувьд байна тийм ээ, үндэсний хувьд байна. Ингээл бас ингээ яриул ингээл их хөврөн л дөө бидний хувьд 2001 оноос 5 онд үндсэндээ гэр бүлийн радиод бүтэн болон хагас цагаар сүүлийн 2 жил нь тэгж ажиллаад тэгээ 2005 оноос нэвтрүүлэгчээр ажиллаж байсан шүү дээ. Одоо мундаг нэвтрүүлэгчийн өмнө. Үгүй харин би чамаг дээр хоёлаа олон юм хөтлөхөд би бүр гайхаад байсан шүү дээ. Гэтэ би одоо гэр бүлийн радиод хөтлөгчээр ажиллаж байсан чинь одоо сонсож байна. Тийм би ч ажиллаж байсан. Чамд бүр үнэхээр нэг тийм хөтлөгчийн ур чадвар юм байгаад байдаг байхгүй юу? Сонгодог уран зохиолын цаг болор тоолгээд нэвтрүүлэг байдаг байсан. Тэрийг би чинь бүр анх эхлэхээс нь ахуулаад уншаад гадаадын болон Монголын гадаадын нэлээд том сонгодог романуудыг эхнээс нь дуустал жүжигчилж уншаад тэгээд Антон Павлович Чеховын богино өгүүлбэрүүд тэгээ одоо Оросын одоо өгүүлбэрүүд Монголын утгын чимэг шуун саарлын богино өгүүлбэрүүдийг уншдаг энэ төр. Одоо тэр уран бүтээлүүд чинь архивлэгдсэн байгаа юу? За маш бага нь үлдсэн байдаг. Яг бол манай радио 2003 онд 2003 онд нэг шатсан байхгүй. Тэгэхэд зарим эфир нь устдаад, зарим архив нь устдсан. Галд шатцсан тийм. Тэгээд бүр айгүйх сонсогчтой болчихсон. Тэгээ намайг би өөрөө хүсэлтэд өгөөд ажилласаа гараа гээд гараад уран бүтээлтэй орсон. Их дургу гаргасан баг. Их дургу гаргасан. Дээрэс нь басиг л ярьдаг байсан. Сонсогчд өөрөө чинь нэхэд байна. Энэ болор тоол нэвтрүүлгийг. Тэгээ миний араас нэлээд олон хүмүүс унссан. Янз бүрийн хүмүүс унссан. Тэгээ миний хоолонд дасцсан юм уу, яатсан. Хөтлөгчөө солиочээл гэдэг нөгөө өмнөх хөтлөгчийг Батулгыг аваад ирээчээл гэл нэг хэсэг тийм өсөлтүүд айгүй хэрэг байсан. Мэдээж мундаг жүжигчд чиг уншиж чадахгүй шүү дээ, ойлгомжтой. Тэгэхдээ бүхэл бүтэн том романыг хөөрнлийн уншаад
тэр дөрүүдийг дүр бүтээгээд тэр чинь бүх зүрүүд явж ажил шүү. Хэрэндээ л одоо бодоход их зоригтой байж. Хэр хүн хийхгүй. Би одоо мэрэгчлийн хүн учраас нэрийг одоо би бол одоо ингээ бараг 30-аад жил одоо 95 онд соёл урлагийн сургуулийг төгсөөл хэлээсд орсон. Тэрнээс өмнө 4 жил бас л одоо 91 оноос л одоо би энэ урлагийн салбарт явж байна шүү дээ. Хасаа одоо кино жүжиг одоо юмд оролцоо явж байлаа. Ингэхэр ч одоо ингээд бараг 30 жил болох гэж байна. Тэгэхээр одоо би чиний анзааны том роман уншсан. Одоо бүтээл байхгүй шүү дээ. Гэ бодохоор бол бодоол яваад идэг хэвгүй. Яг үннийг хэлэхэд би дотроо л бодоод яваад идэг. За хийндээ нэг юм бүтээл ингэндээ хальшраал халгаал нөгөө хэцүүгээс нь айгаал барьж авч чадахгүй яваад идэг. Тэгэхээр чи одоо бас мөн мундаг байна. Баярлалаа. Тэгтээ их сайхан ойр сонсоогүй их гоё урам үг сонслоо. Сайн дуулжин, сайхан дуучин гэхээс гадна ийм үг ер нь сонсож байгаа юм байна. Их манайч айгүй гоё сэтгэлээсээ хэлдэг шүү дээ. Тэгээд би чи нэрээ Виктор Гюговын шовдрлогч хүмүүс роман. За тэгэл нөгөө Парисын тарихын сум, инэмтгийн хүн, тэгэл Жек Лондоны сарын хөндий гэл ингээд нэлээд том юм 100 романуудыг эхнээс нь дуустал. Тэгээд тэр чинь яг кино шиг нэг уншаад эхэлчихээр тасалж болохгүй. Үйл явдалтай учраас өдөр болгон шинэ үйл явдал явах хэрэгтэй. Үргэлжлэх хэрэгтэй. Тэгээ бүр сонсогчтой. Байнга сонсдог хүмүүст. Дурын театрт 16,500 төгрөгийн цалинтай байж байгаа. Гэр бүлийн радио яагаад орсон бай сайндаач биш. Цалин гайгүй байсан. Цалин хэрвээ манай радиод хөтлөгчөөр тэнцүү 40,000 гэсэн чинь амар өндөр сонсогч байгаа. Тэгээ шүү дээ. Тэр нэгдүгээр 16,500 40,000 хоёрын хооронд чинь зөрөө байлгүй яах вэ? Бас нөгөө нууцсан хүсэл би чинь бас жүжигчин болохыг бас мөрөөддөг байсан байна. 10 жил байхдаа л юм хөтэлдэг байсан л да. Ингээд янз бүрийн хөтлөөл. Тэгээд үзээд алтай гэл. Тэгэл яасан. Тэгээ манай радиогийнхаа одоо болтол ярьдаг ер нь бол надад тухайн үед ажиллаж байсан сайхан залуучууд бий л дээ. Тэгэхдээ одоо болтол радиотойгоо байнга холбоотой байж ирж очтой. Одоо хүртэл тулгайхаа та ирээд нэг жижигхэн богино үүлэн уншаад өгөөч. Та ирээд нэг шторх уншаад өгөөч гэд баяр маяраар онцгой үед. Тэгээд би хаяа очил шүү дээ. Тэгээ би чинь нэг хэсэг одоо бас сониос ярихад телевизийн нэлээд хэдэн студиэр яадаг реклам уншдаг байсан шүү дээ. Аха. Нэлээд хэдэн хувийн студиудээр. Би харин бас тийг сонсч байсан. Хэдэн реклам хийж байсан. Чинь тэгээд нэг очиод уншихаар 5,000 төгрөг өгнө. Тэгээд тэр чинь мөнгө үсттэй. Мөнгө хэлгүй яах вэ? Тэгээд мөнгнөөс гадна тэр чинь бас уран бүтээл шүү дээ. Ур чадвар шаардна. Реклам чинь бас хэр бүхий хүн бас нэг уншаад байхгүй. Зогсолтгүй эргэх хүчний бэлэгдэл Зоос банк гэдэг 2000-ад оны ихээр бүр миний хоолоогоор бүр брэнд болсон байсан шүү дээ. Нэлээд олон компани юу. Одоо мартагдсан л та. Хөө би бас санаж байна чи яг санаж. Амьдрал үйлсийн холын аянд учран танилцсан, уулзаж нөхрөлсөн анд найзууд надад итгэж хөдөлмөрлөн зүтгэсэн хамт олон. Биш тэднэрийн бахархан хамтдаа өргөн орчлонгийн өнгөт амьдралыг итгэлтэйхэн харж бас туулж явна. Тийм ээ. Энэ бол миний амьдрал. Их л мэддэгдээ таньдагдаа гэж бодож исэн одоо мэдхгүй мөн их олон нандин чанар мөн их том хүсэл мөрөөдөл байна да. За баярлалаа. Гэж одоо үнэхээр бахархаж байна. Гэр бүлд нь наад жаргал эрүүлийн энэ хорвогийн хамгийн сайн бүхний хүсэн өрөө. Сайхан талархал урмын үг авлаа. Хүний сайхан ургад жоохон ч гэсэн хөг айлгуу нэг юмсаа. Сэтгэлийг ардж хайрлаарай. Нулимстайнуудыг арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай. Гэгэн дорны сарыг хайр